Манжчин улс ер нь монголчуудыг бодлогоор тэхүү ер нь хүчээр бурхны шашинд оруулсан байх уу? Яг ингэж ойлгодог ойлголт их төгөөмөл болсон байдаг юм лээ. Одоо ч байна штэ. Яг тэгэхээр социализмын үед Монголын түүхийг нэлээд говьлсон. Энэ дотор хамгийн гол нь тэр марксист, ленинист арга зүйгээр түүх хүчин гэдэг нэг зүйл энд их нөлөөлсөн. Хоёрдугаар тэр марксизмын үзэл дотор бол шашин бурхны энэ үйлдэлийг бол буруу шатдаг. Ийм учраас социализмын болц төвөнд бичигдсэн ном зохиолууд бол энэ Монгол дэлгэрсэн шашин бол гадны хүчээр дэлгэрсэн юм аа. Монголчууд бол энийг хүлээж авахгүй байтал түүнийг одоо хүчээр монголчуудыг эзэн дүрэн болгохын тулд тэгээд болгож одоо монголчууд бурхны шашныг илрүүлсэн гэсэн ойлголт түгээмэл. Энэ гэхдээ буруу ойлголт. Монголчууд ер нь их ухаалаг алсын бодолтой ардсан. Тэгэхээр аль хүчин зүйлээс ямар улс орнуудаас хэрхэн хамгаалах вэ гэдгээ их сайтар тооцож байсан улс л да. Тэвж байсан усны тэрнийхээ хүчинд одоо бид тэр дэлгэрэлт явж штэ. Тэгэхээр энэ өөрсдөө хамгаалах нэг хамгаалалтын гол хүчин зүйл нь бол энэ бурхан шашны дэлгэрэлтийн асуудал байна. Олон удаа түүхэндээ монголчууд бурхны шашныг өөрөмжүүлэхэд төлөө ажиллаж ирсэн. Хүнийг үеэс эхлээл таалагдана. Энэ манжи үед дэлгэрсэн гэдэг ойлголт бол бидний нөгөө феодлын ботрол гэж ярьдаг. Монголын улс төрийн нөгөө задрлын үетэй холбогдож энэ 3 дахь дэлгэрэлтэнд явагдсан учраас хүмүүс энэ манжийн хөрөнгөлөлтөй холбож ойлгохыг үзэл сурталчилж болсон байна. Тэр яг инерц чи одоо ингээд хүмүүсийн донд байгаа. Энэ чи харих байна. Бидний биш үү. Тэгэхээр энэ чинь нөгөө түүхээ олтаасаа үзээгүй юм л харгаа л да. Тэ. Монголчууд бол манжийг Монголд авталж ирэхээс өмнө бурхны шашныг өөртөө дэлгэрүүлээ, цөм хийд, бариад ингээд явж ирсэн ард түмэн шүү дээ. Одоо зөвхөн энгийн хамгийн наацхан жишээ хэд одоо бидний сайн мэдэх Эрдэнэ 100 хэд чинь л 1586 онд байгуулагдсан шүү дээ. Тэр Эрдэнэ 100 хэдийг байгуулагдсанаас хойш 100 гаруй жилийн дараа манай энэ халах Монгол 1691 онд манжийн хэрэгшээлд орсон шүү дээ. За 1600 өмнө нэрвэл 1636 онд Өвөр Монгол манжийн хэрэгшээлд орсон. Тэгэхэд бол ер нь Өвөр Монгол энэ бурхны шашин хүчтэй дэлгэрч гисэн байсан. Монголд ч гэсэн одоо энэ шашин сүм хийдийн үйл ажиллагаа бол хүчээ авсан юм. Яагаад гэхээр энэ бол бидний нөгөө утрлыг нэгтгэх тийм эрэл хайгуулын нэг үр дүнд энэ бурхны шашныг сонгож авсан юм. Нөгөө улс төрийн хувьд эв нэгдэлгүй болчихсон хүчрхэг феодлуудыг нэгтгэх гол арга зам бол энэ оюун санааны хувьд нэгтгэх үйл явдал юм а гэж монголчууд мэдсэн. Яг энэ үйл явдал ч гэсэн бодиттой болсон хожимын үйл явцаас харагдаж байгаа шүү. Монголчууд шашны далбаан дор оюун санааны нэгдэлтэй болж эхэлсэн гол үйл явдал нь л энэ тал оршиж байгаа. Тэр монголчууд бурхны шашинтай болсноор тэр дотоодын зөрчилдөөн одоо хямралд намжсан зогссон байх. Яг энэ дээр л асуудал байна. Ер нь анх дугаар багт жавсан ламп бодог тодорсон явдлууд гэдэг шууд холбогдсон. Өндөр гэгээ юм. Өндөр гэгээ. Тэгэхээр монголчууд ч бас ингээд өөрийнхөө нутагт шашин дэлгэрүүлээд тэгээд хүн ардынхаа оюун сэтгэлийг засахын үйл ажиллагаа хийх явцад олон сум хийдэг байгуулагдсан. Олон одоо сум хийдийн тэргүүнүүд бас бий даасан хотог төвлөгөөд ингээд тодорхой гэдэг шиг одоо их шиг тийм ингээд үйл явдал болохгүй. Тэгэхээр эхний удаа энэ урсгалаараа зөнгөөрөө явж байгаа энэ үйлсийг бас засах захиргаанд оруулах удирдлагатай болох асуудал бас тэр үед тавигдсан. Тэгээ цагийн шаардлага. Тэгэхээр яг энэ чинь гол өрдөн болол энэ бүх одоо Монгол дахь шарын шашны тэргүүн өндөр гэгээн богд цаана газар гэж зарлаа шүү дээ.
Тэр чинь бүх шашны тэргүүг гэхэр чинь шашны бүх үйлдэл одоо тоглогаадуудын зам байдал сүм хийдүү захирагдана гэсэн. Тэдний үйл ажиллагааг монголчууд өөрсдөө авч ийн гэсэн үг шүү дээ. Нэг өгөөр хэлбэл нөгөө гадны зохион байгуулалт шахалтанд орохгүй бие даасан өөрийн шашинтай бий болчихлоо гэсэн үг. Тэгэхээр яг энэ үеэс эхлээд 1630-аад оны үеэс эхлээд Монголд явагдчихсэн энэ ботролууд, задарлууд хомигдож эхэлсэн. Энэ монголчуудын явуулж исэн улс төрийн үйл ажиллагаа нь бол нэгдвэл болж эхэлсэн байна. Яг мэдээж энэ үед чинь өөр Монгол манжин захиргаанд орсон. Энэ бол яг ингээд цаа түүхээ нарийн хараад байхад бол бас л монголчуудын сан сэтлэг хийсэн үйл байдаг шүү дээ. Манжин өөрсдийнх нь сонирхол монголчуудыг бас тусламж авах, тэднийг өөрийнхөө талд оруулах, ингэж хийж нийлж вэжиж нэг улсыг тохиж унгах гол стратеги зорилго нь байсан. Тэгэхээр энэ үйл явдалд бас монголчууд хатагдаад орсон. Монголчуудын ер нь гол дайсны үлсчихсэн гол хүчин бол манай өмнөд төршил гэдэг шүү дээ. Янда аюул санал учруулж байдаг. Мин улсын энэ үеийн үйл явдал бол 1368-аас 1630-аад он хүртэлхний хугацаанд бол дандаа Монгол эсрэг төрөмөр хийж ирсэн. Тэгэхээр энэ үйлдэлийг бол манжтай хамтар зогсоох юм байна гэдгийг Монголын улс төрч туслахыг үзэхгүй. Тэгэхээр энэ үйл явдал нь бол цаашдаа нөгөө 9 дөрвөлөх Монголын төрийг бүхэлд нь эрх мэдэлтэй болол өргөжчихсөн юм л да. Тэгэхээр яг энэ дотор манжийн энэ бодлого дотор өөрсдөө тэр улс төр оюун санааны хувьд нэгдэлтэй байх үйлдэлийг Монголд охин шишин дэлгэрсэн явдал харуулсан. Тэгээ үүний үр дүн бол хамгийн сүүлд 1911 оны үйл явдлаар л харуулчихсан шүү дээ. 11 онд монголчууд манжийн эсрэг тэмцэж тусгаар тогтнолоо олоход өсөж шашны далбаанд богд хааны одоо нөлөө нөөлөг дорл нэгдэж ирсэн шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө улс төрийн үжил бодолтой олон ноёдууд бас эвлж өгөхгүй л байсан. Тийм ээ. Зарим нь бол энэ үйл явдал дэмий гэж үзчихсэн хүмүүс ч байгаа. Тэгээд одоо лам хараараа бас талцсан юм байсан шүү дээ. Тэгэхээр энэ чи яг энэ Монголын оюун санааны нэгдэл авсан. 21 оны үйл явдал ялгаагүй шүү. Богдын нөмөр нөөлөг байж ижил энэ нэг улс төрчид чинь олон үйл бодлыг нэгтгэсэн. Зүд. Тэ. Одоо 1921-с 24 онд байгуулагдсан энэ улс бол хэмжээ цааз таант улс шүү. Богд таант улс. 3 жил гаруй оршин тогтносон улс байгаа. Тэгэхээр энэ засгийн газар нь бол Эвслийн засгийн газар. Ардын засаг нэртэй. Эвслийн засгийн газар байгуулагдсан гэдэг шүү дээ. Энэ бол тэр шашны нөлөөл харагдав. Нэгдлийг бий болгодог гол хүчин. Энийг бол монголчууд бас их сайн мэдээж ухаарч явах хэрэгтэй л дээ. Тэгэхээр нэг харийн шашныг өөрсдөө хүчээр авч хаад тэгээд тэрэндээ автаад ингээд дамхуулцсангүй болоод явсан гэдэг бол бас нөгөө цөрөг сурталчилгааны ойлголт байгаа байхгүй. Тэгээд энд нь одоо бас Монголд бол өнөөдөр олон шашин чөлөөтөд илэрж шít. Тэгэхээр энийг бол нөгөө өөр шүтлэгт орсон хүмүүс их авжин ашиглаж тэр хуучин бичигдсэн ном түүхийн сурвалж олгол яриад шít. Монголчууд шашны хүчээр авсан. Гэтэл үндсэндээ тэр Монгол дэлгэрсэн бурхны шашны түүхийг зүгээр харж байхад энэ өндөргийн зан одорч нь ерөөсөө өөрийн Монголын гэсэн өвөрмөц энэ шашныг бий болгож байна. Бүх зүйл нь өөр. Энэ номын шашныг монголчууд өөрийнхөө бүр ингээд ахуйтай уяад холбоод үндэсний бүр уламжлалыг шингээсэн ийм өөрөөр шашин болгоцсон. Төвдийнхээс эрс өөр. Мэдээж хэрэг ном уламжлал нь бол ойлгомжтой нэг зүйл биш. Тэгээд түүнийг одоо шүтэх, тэгээд өмсгөл hodснаас ахуулаад эдээ бодоноос аваад тэр сүм хийдийн дэлж аягууд чинь бүгд монголчсан Монголын өрөөс өдөртөд болсон. Ийм л зүйл түүхээс харагдаж идэв. Тэгэхээр манжчин улсын монголчуудын бурхны шашин амар сүм хийдийн талаар ямар бодлоо яваад ирсэн бэ? Тэгээ одоо яг энэ манжнаар дэлгэрүүлсэн гэж ойлгодог энэ хүмүүст хариу өгөх зүйлэг төгс удаад олон байна л да.
Ер нь эхлээд энэ манж нар чинь Монголд дэлгэрж байгаа энэ сарын шашныг хааж ирсэн. Тэр одоо сонир сонсогдож байгаа. Юу дэлгэрүүлэх бүр хаагаад хориглоод. Ягаад тэгэхээр тэд нар чинь бас